Сайн байцгаана уу үзэгч сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн хүргэдэг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Buildings Technology компани ерөнхий захирал Монгол Улсын зөвлөх инженер Намсран Дорж хүрэлцэн гэж оролцож байгаа. Сайн байна уу танд энэ орой мэндийг хүргье. Сайн байна. За сайхан намарч байна. Сайхан намарч байна. Ажил төрөл нь тавтаа сайхан байна уу? Ажил төрөл сайн байна. Ингээд нэвтрүүлгийн туршид би танаас 100 асуултыг асууна. Та надад 100 хариултыг шин сэтгэлээс өгөх юм аа. За тэгье. За ингээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг хоёлаа эхлэе. Та нэг үзэгчдэд зориулаад өөрийгөө нэг та нэг товч танилцуулаач. За би бол одоо 1987 оноос хойш бол барилгын зураг төслийн байгууллагад ажиллаж байгаа. Мэргэжил бол дулааны инженер хүн. За яг мэргэжлийн инженерийн хувьд зөвлөх инженерийн зэрэгтэй. Тэгэхдээ яг энэ мэргэжлэр бол тасралтгүй 87 оноос ажиллаж байна. Мэргэжлийн хувьд гэх юм бол одоо би өөрөө холбооны герман бүгд герман улсад сургууль төгссөн. Техникийн дэд сургууль төгссөн. За тэр бол яг хуучин 100 герман байх үед нь би төгссөн. Сүүлд бол 2 герман нийлээд бас манай тэр сургууль маань ингээд одоо бас их сургууль болсон яваа. Намайг сурахад бол дээд сургууль, техникийн дэд сургууль байсан юм аа. За тэгээ би 87 онд төгсөж ирээд тэрнээсээ хойш бол анх бол ажлын гараа барилга улсын барилгын зургийн төв институт гэж тухайд байсан байгууллагад ажиллаж байсан тийм ээ. Батлахад байгальтай яамын байранд манай ерөнхий мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дээр байгаа тэр байшин. Тэнд анх одоо ажилд орж байсан 87 шүү дээ. Тэгэхээр за тэгээд тэнд чинь би анх одоо үйлдвэрийн барилгын зурагсэл гэсэн товчонд тэнд ажлын гараа эхэлж байсан ийм түүхтэй. За тэгээд одоо гэр бүлийн хувьд бол одоо 2 хүүхэдтэй ингээд их нарт ингээд өдөртөг ийм л хүн байна. Хуучин тэр нөгөө барилгын зургийн институт гэж одоо энэ байр байгаа шүү дээ. 4 давхар байшин. Энд мөн ч их олон компаниуд байдаг байсан та. Бараг өрөө болгонд нь нэг компани байгаа. Ер нь ийм л дээ. Тухайд бол энэ улсын барилгын зургийн төв институтд бол Монгол улсад баригдах бүх барилга байгууламжийн зурагсал хийгддэг байсан. Тэгэхээр тэр байгууллага бол өөрөө 800-аар хүнтэй. Намайг ажиллаж явах үед бол 800-аар хүнтэй. 13 товчоо гэж байсан. За тэр дотор бол жишээ эхлээд мөж төлөвлөлтийн товчоо, ерөнхий төлөвлөгөөний товчоо, үйлдвэрийн барилгын зургийн товчоо, орон сууц гэдэг ингээд одоо ерөөсөө эрдэмтдийн сектор гэдэг үндсэндээ 14-5 юм дотроо том нэгжтэй. Энд бол энэ 800-аар хүн хувааж ажилладаг юм том одоо боловс зурчны уурхай байсан л да. Улаанбаатар хотод баригдаж байгаа одоо бүхэл төрлийн барилгын зургийг одоо тэнд хийдэг байсан байна. Ерөөсөө Монгол улстай ярих Монгол улс шиг тийм бүх барилга байгууламж тэнд зурагслыг хийдэг байсан. Тэгээд зах зээлд орохоор энэ олон хүн чинь бүгдээрээ нэг улсын байгууллага байхгүй бол ингээд зах зээлийн чамаараа энд хувийн сектор шилжиж байгаа юм л. Тэгээд бүгдээрээ ингээд одоо яг тэр чиний хэлж байгаа бол яг тэр хувьчлагсны дараах үе байх. Өстой өрөө болгонд нэг компани байсан. Зурагчлын компаниуд байдаг байсан. Тэгээд тэр бол ер нь маш тийм бас нэг зурагчлынхны нэг үе солигдох тэгээд нэг шилжилтийн нэг үе байсан л да. Тэр хүмүүс бол аргагүй ихэн хвшлын үед ч одоо ингээд өөрсдөө компани байгуул гарахаас өөрөхгүй болсон л да. Тэгээд зурагчл гэдэг бол өөрөө нэг оюуны үйлдвэрлэл. Бидний ажлын багаж хэрэгсэл бол ерөөсөө харандаа шугам тухайд тэгээд тархинд байгаа мэдлэг. За тэгээд тэр бидний өөрсдөө ажлыг хэрэгслэх хэд бол мэргэжлийн хэдэн ном хэрэгсдэг. Ийм л юмтай хүн шүү дээ бид нар. Тэгээд тэгэхээр тэр байгууллага ингээд угаан хувьчлагдсан нэртэй боловч хувьчлаад бид нар яг зарим хүмүүс ширээ санал авсан байлээ. За тэгээд тэр яг зургийн тухайд нэг зураг гараар зурдаг ус учраас зургийн ширээ гэдэг юм зориулттай тэгээд тавцыг нэг жоохон налуу болгох. Тийм ширээ байсан. Тий бид нар ч тэгээд энэ томоо баатам хаансдаг гараар зурдаг байлаа шүү дээ. Тэгэхээр яг зарим хүмүүс бол тэгээд ширээ дээр авсан байдгийг. Тэгээд би бол ерөөсөө тэр чинь нэг тийм ширээ дээр аваад бүлдээ аваач гэж нэг боддог. Ягаад тэгэхээр үндсэндээ чинь нэг ширээ болохоос яг гол юм бол бид нар өөрсдөө л одоо оюун ухаанд байгаа мэдлэг боловсрол бидний гол капитал тэр байсан л дээ. Тэгээд тэр чинь бас их ороо босгоо юу байлаа шүү дээ. Тэгээд тэр нь тухайн үед хүн чинь ихтэй одоо цааш дээж амьдрах үед чинь бүүмэд зураг хийх үү яах үү гэдэг чинь одоо бүгд л тань юм байл ш. Тэгэхээр юу ширээ санал мундахтай мантай тийм үе байсан ш. Тэр юм чинь тийм ээ. Монгол улс бас нэг өөрөө онцлогтой юм л да. Бид ч нүүдэлчин соёл иргэншилтэй. За бас бусад улс орнуудтай ингээд харьцуулаад харах юм бол өөрөн одоо иргэншил рүү бид нэлээд сүүлд орсон болоо даа л гэж бодож байгаа. За бусад улсууд бол арай Европ тишээ бол арай ондоо бах. Би танаас юу гэж асуух гээд байна гэхээр ер нь манай энэ зураг төслийн хөгжил ер нь хэр яваа бол. За ер нь тэгвэл одоо анх түүхээс нэгтгэхээр юм байгаа л да. Ер нь зурагчлалын салбар бол 1929 онд үүссэн гэж үздэг. За тэгээд энэ анхны үе бол мэдээж одоо тухайн үеийн зөвлөл болсон мэргэжлийн тусламжтайгаар зурагчлалын ажил эхэлж исэн манад. За тэгээд манай Ахмад үеийн Орсын мэргэжлүүдийн тухайн зөвлөлтийн мэргэжлүүдийг дагаж ажиллаад одоо сураад за 60 70-аад оны үед бол үндсэндээ үндэсний боловсролч нэлээд бэхжиж ирсэн байдгийг.
Тэгээ яг намайг ажилд орж ирэх үед бол үндсэндээ зөвлөлтийн мэргэжлүүд нь нэлээд их цөөрч гисэн үндэсний боловсруулагчид үндсэндээ дийлэх болсон ийм цаг үе байсан. Тэгээ эдгээр маань мэдээж одоо тухайн үед чинь бид нар нөгөө социалист орнууд гэдэг одоо бас явцсан өрөөнд байлаа шүү дээ. Тэгэхээр олон улстай бол харилцах юм боломж байхгүй. Тэгэхээр бидний мэргэжлийн бүх ном сурах гэж бүгд орос хэл дээр байдаг гэсэн. Тэгээ орос мэргэжлээс одоо асуух юм асууд ингэ явдаг. Гэхдээ намайг ажилд орж ирэхэд бол тухайн хүмүүс бол орос мэргэжлүүд нь энэ тухай бол эдгээр бол муудчлаа. Анх бол их сайн хүмүүс гэж бид нар ном зааж ирсэн. Одоо бол баг ирээд биднээс сураад буцдаг болж байгаа гэсэн тийм одоо шогийн яриа маягаар хэлж байгаа л төвөрхөө. Гэхдээ бол чанар муудсан гэдгийг хэлж байгаа нэг тийм зөвлөл байгаа. Гэхдээ манай энэ Ахмад бие бол үнэхээр энэ одоо боловсруучны суурь бол баттай сайн тавьж чадсан гэж би үздэг. Энийг яагаад ингэж хэлж байгаа нэхээр одоо сая бид ярьсан 90 онд нэг хөвчл боллоо тийм үү. Тэгээд одоо тухайн үеийн анхдаа юу барилга байтугай улс орон дээр ингээд маш хүнд байдалд байлаа шүү. Тэгэхээр зурагчлалын ажил бол ерөөсөй байхгүй болсон байсан. За тэгээд эн чинь нэлээ 90-ад он бол үндсэндээ байшин барилга барих асуудал байгаагүй шүү дээ. Тэгэхээр чин дагаа зурагч хийгдэхгүй гэсэн. Тэгээ уг нь энэ олон жил болоход одоо энэ салбарын мэргэжлийн байгууллага бусдаж үгүй бол болохоор ийм цаг хугацаа байхгүй. 10 жил болоход. Гэтэл харин тэр үед энэ зурагчдын чинь улам өөрсдөө хөгжүүлээд компьютер зурдаг бол гараад ирсэн. Энд бол ямар ч төр засгийн дэмжлэг байгаагүй. Зөвхөн л ерөөсөө хүмүүс бол өөрсдөө ерөөсөө цаг үеийн юм байна. Биний энийг ойлгож байгаа учраас энэ л шилжихгүй болохгүй. Тэгвэл одоо цаашдаа улс орон эдийн засгийг хөгжлөөхөд бид бас амьдрахгүй байна гэдэг. Тэгэд ерөөсөө бид дагаад эхлээл одоо анхны миний санаж байгаагаар бол шинэ үер гэж манай нэг архитектор тэр анх зурдаг болчлоо гэд. Бид нар бүгдээр одоо сурах хүмүүс зургийнхан бүгдээр очиж үзтээ нөгөө хөрмөөс үлдээ жоохон залхаа та нар одоо өөртөө үзээ сурчиж тагайгүй юм биш. Үнцэн ажил хийлэхгүй. Тэгээд ажил хийлэхгүй ингээд байн бай шаваад байдаг. Тэгээд 90-ад он чинь бид нар ч ажил байхдаа хүмүүс чинь завтаач байсан болов. Тэгээд бас тэгэнгүүт нь тэндээс их үүсэлтэй. Тэгээд дараа нь хүмүүс бол өө ин чинь гайгүй ингээд орсоор байгаа. Тэгээд 90-ад онд бол бид нар өөртөө ингээд зурагчлыг компьютер зурдаг болсон байхгүй. Тэгэхээр энэ яаж юм гэхээр цаанаа бол баттай суурьтай манай Ахмад Бөмбөгийн суурийг сайн тавьж өгсөн учраас хямралын нөхцөлд бид энийг харин өшөөд ашиглаад даваа толгойг хөгжүүлээд өгөөд нэг шат агцсан гэсэн. Тэгэхээр миний бодлоор тэгэхээр одоо ингээ 2000-ад оны одоо нэг 5 6 он хүртэлх үеийг бол бид энд хамруулж хэлж байгаа. За эхлээд бол 29 оноос нэг 90 он хүртэл тий 90 оноос нэг 2005 6 он хүртэлх бол энэ хоёр дахь үе шат гараад ирсэн. Гэхдээ нэг анхны бид ажиллаж байсан ахмадуудын чинь хүүхдүүд нь голцсон нэг цороод гараад ирсэн. Тэгэхээр зурагчлалын ажил дээр нэг юм асуудал байдаг юм л да. Энэ бол өөрөө оюуны хөтөлбөр урт хугацаанд судалж мэрэгж ингэж одоо мэрэгч чадварчих хэвээр. Гэтэл анхан үедээ бол одоо компани байгуулсан хүмүүс маань ингээд залуучууд бэлтгэхээр нөгөөдөл нь жоохон сураад гайг болоод ирэхээр би тагаад гараа авчдаг. Тэгээ нөгөө хүнээс 40 жил ингээд хийсэн хөтөлбөр ингээд хоосон болчиход байдаг. Тэгэхээр сүүлдээ манай ахмадууд ямар замд орсон бөхөрөөсөө өөрийнхөө хөгтөс суудаг үстэй. Тэгээ ядаж одоо тэ ингээд явхад байж байгаа юм гээд. Тийм учраас одоо манай тэр зурагчлалын ахмад аюуны одоо 2 дугаар тэдний хүүхдүүдээс одоо маш олон хүн зурагчлал хийж байгаа залуучууд. Тэгээд одоо бол тэр 2005 6-оос хойш бол дахиад нэг шат үсэрсэн зурагчлалын ажлыг одоо байгууллагууд хөгжүүл. Одоо дандаа 3D 3 хэмжээст орохтууд зурдаг болсон. Тэр зурдаг бол энийг бас л хинч одоо биднийг одоо сур барь гэж одоо юм уу дэмжлэг одоо байгаагүй. Ерөөсөн үндсэндээ нэг тийм дэлхийн нийтийн хөгжлийг хараад бид одоо энд эхлээд бас одоо шилдэг санагчтай залуучууд сураал тэл амьдрал амжилттай хэрэглэл явж байгаа. Тэгэхээр одоо тийм учраас би бол манай энэ Монголын барилгын зурагчлалын салбарыг хөгжүүлэх ер нь олон улсын төвшөнд явж байна гэж хэлэх бүр үндэстэй. Гэхдээ бол үнэхээр одоо түрүүний хэлсэнчлэн Ахмад Бөмбөгийн анхны энэ бааз суурь маш сайн тавьсан учраас энэ ерөөсөө энэ их том хямралууд дээр бол ерөөсөө муудаагүй харин улам сайжир хөгжиж гараад ирсэн учраас би одоо сайн байна гэж хэлж байгаа. Та хэллээ л да тухайд одоо Оросын мэрэгчлэнгүүдээс сурдаг, Оросууд одоо мэрэгчлэн боловсруучингээ бэлтгэдэг. За таны хувьд бол арай ондоо Герман улсууд бас боловсрол эзэмшсэн байгаад байдаг. Яг түүний одоо өр нөлөө ач гавья таны ажил дээр их л гарсан байл. Тэр бол мэдээж одоо ерөөсөө тэр бол маш тодорхой одоо би жишээ хэлж болно л да. За жишээ нь 90 он боллоо. Бид одоо ингээд яах вэ гэдэг асуудал гарлаа. За тэр үед бол мэдээж хүн болгоны өмнө нэг асуудал тулгарсан шүү дээ. Одоо яаж амьдрах вэ тийм үү? Одоо ингээд нийгмээр улсаар яачлаа, зарим одоо салбарууч ингээд нурчлаа, зарим сарбандаа шинээр бий болж байна. Тэгэхээр маш олон хүн бол мэрэгжлээс солиод өөр салбар руу шилжсэн. Амжилттай явж гисэн хүмүүс зөндөө бий энэ дотор. За тэгээ миний хувьд бол би чи одоо өөрөө яг бол зургийн институтээр яг дулааны инженер мэрэгчээс явж ирсэн. Тэгээ бидний хувьд чинь нэг социализмын үед одоо бидний тархинд юу суулгасан бэхээр одоо худалдаа 8-ыг бол намын 8 муу юм гэж ойлгуулсан. Цусмаг бас мах цусан шингээсэн байд. Тэгэхээр би нэг ганцхан 8 явах нэг л одоо сэтгэл зүйн үдерээс би чадахгүйсэн.
Тэгээд ер нь гэхдээ би чинь өөрөө Германд 40 жил сураад бас боломжийн хэмжээнд улс руу дэвшүүлсэн юм шиг дээ. Энийг хайх хэрэг энд хайранд. Тэгэл яах вэ? Гэтэл мэрэгчлэр ажиллах хэрэг чинь бүх салбарт амхуурчод байдаг. Яах вэ гэдэг асуулт гарч байгаа. Тэгэхээр дулааны инженер хүн бол яг бас архитектор ажууд арай өөр л дөө. Одоо манай хэд чинь 90-ад оны ихэрч эрчим хүчний байдал хүнд байлаа шүү дээ. Байнга цахилгаан тасардаг, халаалт тоглодог ийм байдал. За тэгээд би мэрэгжлийн юу хийж болох юм бэ гэдээ одоо мэдээж бодож яхад анализ хийгээд бол ерөөсөл манай тулгамцаас бол нэгдүгээрт дулааны эрчим хүч бол энэ хэмждэг юм байна. Хэмжээд хэдийг хэрэглэхийг мэддэг учраас хэмнэх ямар сэтгэлгээ төрөх механизм байдаг юм байна гэдэг. Тэгээ тийм учраас би ерөөсөө ер нь бол би мэрэгжлийн ажлыг шийдэжсэн л да. Гэхдээ юу хийвэл би одоо үндсэндээ боломжтой амьдраад байх юм бэ гэдэг тэр үзээд ийм үр дүн төрсөн багтана. Тэгээд энийг одоо судлахад бол мэдээж нэг герман хэл маань шууд хэрэг болж байгаа. Тэгэхээр хоёр одоо герман нэгдэнгүүт чинь надад бол дахин шинэ хэл сурах шаардлагагүйгээр яг шууд барууны мэрэгжлийн хэвлэлтэд ашиглах юм болцсон гараад ирж байгаа. Жишээ нь Монголдо ч юм уу бусад одоо орнуудад сурсан хүмүүст бол дахиж нэг 3 дахь хэл сурж ээж одоо мэрэгжлийн мэдээлэл рүү орох ийм яг тухайн үед тийм байсан. Одоо бол яг олон хэл дээр шинэ орос дээр бол хангалттай мэрэгжлийн мэдээлэл байгаа. Гэхдээ 90-ад оны ер нь сүүл хүртэл бол тийм байсан байна. Оюуны өмч, оюуны хөдөлмөр гэдэг нэлээ дурдж байна л да. Ер нь та бүхний хийж байгаа ажил энэ оюуны өмч талаас хэр одоо хамгаалагдсан байж чаддгүй. За энэ дээр бол ер нь хамгаалт байхгүй гэж үзэж болно. Тэгэхээр манай одоо оюуны өмчийн хууль байдаг. Гэхдээ энэ дээр бол ерөөсөө дандаа соёлын талын одоо өмчийг оруулсан болохоос барилгын одоо зураг төслийн зохиох талын асуудлыг зохицуулаа гэх тэр хуулиар. Яг энийг бол тэр мэрэгжлийн хүмүүс нь бас шууд одоо нэг оюуны өмч гэж үзэхгүй ч байх талтай гэдэг энэ янз янзын маргаантай юм байлээ. Би бол яг тэр наривчлан судлаагүй. Гэхдээ бол одоо бид компьютер зурдаг болцсон нөхцөл мэдээж биеийнхээ юу авч хуулж ашиглах юм бол төгөөм л шүү дээ. Энэ бол ерөөс анханасаа л байсан. Одоо ч тийм чигээрээ байгаа. Тэгэхээр оюуны өмчийн хамгаалалт үнцээ байхгүй гэж ойлгож болно юм бол. За яг энэ ийм л дээ барилгын зураг гэдэг бол ийм. За архитектур бол бас нэг асуудал. Гэхдээ инженерийн хэсэг гэдэг бол өөрөө дандаа цаана инженерийн тооцоотой байдаг гэж л. Тэгэхээр энэ бол яг зөвхөн зураг нь хуулаад зурах бол нэг асуудал. Гэхдээ энэ цаан дээр тооцоог нь хийсэн хүн л энэ зургийг хийдэг байхгүй. Тийм учраас бас нэг 100% бас яг ашиглаж чадчих гэж үзэж болох. Ашиглаж гэж үзэж болохгүй л дээ. Зөвхөн ганцхан зураг. Тэгэхээр энэ нэг яг нарийнда инженерийн зураг гэдэг бол тооцоон дээр үндэслээд тэрнээс шаш тэрнийг одоо цаасан дээр болгож байгаа хэлбэр шүү дээ. Тэгэхээр яг тэр инженерийн зурган дээр тэр гайгүй зөвхөн архитектур төлөлт дээр бол яг бас илүү их одоо оюуны өмч хулгайлагдаад ашиглагдах одоо магадлал өндөртэй ашиглагдаж явж байгаа. Гэтэ энийг нөх хууль талаасаа зохицуулсан юм байхгүй болохоор одоо ингээл бүгд мэдж байгаа чи ингээл явж байгаа л да. Гэхдээ энийг бол яг бас зохицуулах аргагүй л да. Заавал тэр оюуны өмч хууль гэхгүйгээр ерөөсөө манайхын аливаа бүтээгдэхүүнч нэг одоо байгууллагын үйлдвэрийн бүтээгдэхүүнч чанараар л үлддэг ч тэрэгдэгч нар тийм үү. Тэгээд чанараар нь үлддэг ийм тогтолцоо бид нар орох хэрэгтэй юм л да. Одоо ямар нэгэн барилгын зурагчлал хийгээд тэр нь одоо барилга угсралтын ажил явсан илтгэв саадгүй чанарын хувьд сайн болоод эцсийн одоо дотор нь одоо ажиллаж амьдарч байгаа хүмүүст сэтгэл хангалуун ийм байхад нь л шаардлага хангаж чадж гэнэ үгүй юу гэдэг дээр л бид нар одоо хэмжиж одоо хяналт тавих ийм тогтолцоогоо бүрдүүлэх хэрэгтэй байгаа. Тэгэхгүй болохоор хүмүүс бол одоо бол ийм байгаа хэрэгтэй. Ягаад ингэж ихээр зургийг ашиглаж өгчөөд барилгын болохоор барихаар бол тэр дахиад шал өөр юм болчих болно. Тэгэхээр зургийн бол зөвхөн зураг хийчихэд дараагийн процесс гарчаад байгаа байхгүй юу. Тийм учраас болсон болоог юм хийж гарчих боломж байна. Уг нь бол тэр хүн чинь барилгаа дуусгаж хөлөөлж гар өсгөх зураад энэ ажил сарж явах хэрэгтэй. Уг нь дэх ёстой. Би харин наадах асуух гэдэг юм. Тэгнэ гэвэл тэр үнэхээр юмаа мэддэг хүн тэр процессыг барьж ялангуяа барилга угсралтын явцад асуудал гарна шүү дээ. Мэдж хүн тэрнийг одоо ингэж тооцоог хийсэн үйл ингэж янзлан зэгнийг хэлнэ шүү дээ. Одоо тэр бүх асуудлууд гараад дахиад барилга угсралтын компани дээр очиждаг байхгүй. Тэгээ нөгөөдөл нь болохоор хэвээ алдаатай одоо зураг байсан бол өөрсдөө одоо мөнгө төгрөг гаргаж дахиж өөр одоо зурагчлалын байгууллага хөсөлгөх юм ийм маягаар явж байгаа одоо. Уг нь зөв ёсондоо нэг компанид барилгын зураг захиаллаа шүү дээ. За тэр барилгын зургийг хийж өгчөөд тэр байшин ашиглалтанд орон ордол нь та хэд үгэн зурлах ёстой юу? Ер нь олон улсын жишг нь тийм юм. Ерөөсөө одоо зурагчлалын зохиогч, ерөнхий одоо анхны зохиогч гэдэг бол нэг хүнч байж болно, зурагчлалын байгуулагч байж болно. Энэ хүн бол байшингаа бор дуусгаад хүлээлгээд өгөхт нь шөө тэр баталгаа тухсан тэнд хариуцаад байж хэвчээ. Манайх бол энийг дунд нь жоохон уг нь хуулиар бол байдаг байхгүй энэ тогтолцоо хэрэгждэг. Тэндэл байгаа. Манайх бол зураал хүлээлгээ өгчтэй юм. Тийм. Яг бид нар одоо чинь интернетээр ороод харах юм бол тэр архитекторын төлөвлөсөн байшин, энэ архитектийн төлөвлөсөн байшин гэж байдаг шүү дээ. Гэхдээ тэд нар чинь зөвхөн төлөвлөлөө хаяагүй байхгүй. Төлөвлөлөө барих явцад нь бүрэн байгаад элдв одоо гарсан асуудлыг бүгдийг шийдэж өгөөд тэгээд тэр нь чанартай сайн болсон бол олон улсад нэр хүнд нь гараад ингээд нэрээр нэрлэгдэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манайд бол тэгж чадахгүй байна л да.
За энэ ковид гэдэг зүйл одоо бидэнтэй нүүр тулаад 2 жил гарны хугацааг туулсан. Олон ч одоо салбарууд хэцүү байсан. Яг танаа салбарт ковид гэдэг зүйл хэрхэн нөлөөлөв? Түүнийг нь одоо муу зүйлүүд байгаа бах. Түүний хажуугаар сайхан зүйл гэж одоо харагдав таа бүхэнд. За ковид бол улс орон даяар ингээд нэлээд эдийн засгийн хувьд одоо хөгжилд сөргөөр нөлөөсөн учраас бидэрт бол нөлөөлөл мэдэгдэж байгаа л да. А зүгээр цэвэр зураг боловсруулах ажлын хувьд бол энэ бол хэрэгцэнгүй бага нөлөөсөн гэж би бодож байна. Яг тэгэхээр зурагчлалын инженер, архитектор хүмүүс ч өөрсдөө яг компьютертайгаа өөрийнхөө тархитлагоонд байгаа юмыг ашиглаад ингээд ажиллаа хийдэг. Тэгэхээр тэрийг бол гэрээс ажиллах бүрэн боломжтой. А одоо бол мэдээллийн технологи хөгжсөн учраас бид ерөөсөө байнга өдөртөө нэг уулзаж одоо интернетээр хурлаж ажиллаа ярина. А эсвэл асуудал гарвал бас хоорондоо ингээд онлайнаар холбогдоод ярих боломжтой. Тэгээ зураг аваад хоорондоо мэйлээр солилцоод ингээд ажилладаг. Тэр төрлийн тийм тогтолцоотой. Тэгэхээр бид нар яг боловсруулах процессд бол их сөрөмжлөл гайгүй. А тэрээс ерөнхийдөө нэг барилга өгсөртэй ажил чинь зогсчоор мэдээ зурагчлалын захиалга нь багасаа явчих шүү дээ. Ийм маягаар бол нөлөөлж байгаа. А яг давуу тал гэвэл бас байна. Бид үнэхээр одоо онлайнаар ажил сурцсан. Сая эхэндээ бол их онлайнаар ингээ хурал их төвхтэй л санагддаг байл л да. Одоо дасааг болоод ирнэ. Тэгээ асуудлыг жоохон дутуу ярих те. Одоо ингээд янз янзын нийтийн байдаг шүү хурал дээр сууж хахад чинь те. Үн чинь ингээл өөрөө байгаад байдаг мөртлөө одоо оролцохгүй ч байд юм янз янз юм. Гэхдээ зургийнх нь бол тийм байх боломж байхгүй. Яг л энэ чинь ажиллаа гэж өөрийнхөө хоол нэмэн ярьж авчраас. Гэхдээ гол нь онлайнаар үнэхээр ажиллаад урд нь бол байсан боловч одоо бүрэн хэмжээгээр онлайн ажил сурсан. Жишээ манай компани хувьд бол одоо яг зурагчлал дээр 20 хүн ажиллаж байгаа шүү дээ. Бид нар өдөртөө өглөө болгон бол 9 цагт нэг ингээд онлайн хурал хийдэг зүүмээр. Тэрэн дээр бүгдээрээ байж байгаа ярилцал. Тэгээд ажлаа өдөртөө тэргүй бие дагаад хийдэг байхгүй. А шинэ залуу инженерүүд яг хуу туршлагын инженерээс асуух юм байна. Гэхдээ хоорондоо бүгд онлайнаар холбогдвол ингээд ажиллаа явуулж байна. Тэгэхээр одоо миний хувьд бол сөрөг талаас ирүүлөө бид бас хөгжих бас нэг боловцоо гарцсан байж магадгүй гэж бодож байгаа юм л тийм. Энэ жил танаа компани 20 жил явуулж байгаа юм шиг байна тийм ээ. Тий яг байгууллагад 20 жил болж байна л да бид нар тий. Таны бахархдаг зүйл компаниараа талархаж явдаг зүйл юу вэ? За яг компаниар бахархдаг гэхээр би үнэхээр энэ хамт олон одоо манай компани залуучуудаа нэг юм сайхан баг болж чадсан юм үнэхээр миний ганц одоо бахархаж байгаа зүйл энэ. Тэгээд зурагчлалын компанийн одоо баялаг юу гэвэл үнэхээр энэ одоо хамт олонных нь оюуны чадвар. Одоо энэ 90-ад оноос эхлээд би түрүүн дурдсан тий анхан улааны тооллоор энэс үндэслэн эрчим хүчний хэмнэлт гэдэг сэдвээр ажиллаж ирсэн. Юус анханасаа энэ чиглэлээс явсан. Энэ чиглэлээс амжилттай явж байгаа. А тэгээ энэ хооронд бол өдөд одоо манай энэ залуучууд өөрсдөө одоо бүгдээрээ биетэй хагаад мэрэгжлийн ажил дээр бол ер нь маш өндөр түвшинд ажиллах юм чадвартай болсон. Өдөр тутмын ажил бол надтай ингээд явдаг ийм болсон. Энэ бол үндсэндээ одоо миний ганц бахархал. Тэгээд эцэст ер нь ийм шүү дээ. Хүний амьдрал бол ихэнх цаг нь ажил дээр өнгөрч байгаа. Тэгээд тэнд бол хүн өөр ажилтай сэтгэл хангалуун сайхан байвал одоо тэр чинь хүний амьдралын баяр баясгалангийн нэг хэлбэр шүү дээ. Яг хувийн үлдсэн цогцоор гэр орондоо өнгөрч байгаа. Тэгэхээр нэг удуулгай дээр хэлсэн гэж ярьдаг шүү дээ одоо манай. Аз жаргалтай өнгөч хэнийг хэлэх вэ гэхээр өглөө ажилдаа яардаг, орой гэрлүүгөө яардаг хүн гэлтгээ гэдэг. Энэ их оновчтой хэлсэн байна. Тийм учраас би одоо хамт олондоо бол хэлдэг. Та нар эндээ тавтай тухтай ажиллах, орчингоо бүрдүүл өөрсдөө хоорондоо одоо сайн хамтарч ажил бид нар жижиг компани ус яг нэг гэр бүл шиг бай. Бие биендээ хүндэтгэлтэй хандлт гэдэг ийм л одоо зарчимтай л дээ. Тэгээ энэ их сайн явж байгаа. Тийм учраас одоо ингээд манай залуучууд ажил үйлч гэсэн сайн байгаа. Өөрсдөө хөгжүүлэх одоо энэ ажиллаа бол их сайн явж байгаа л да манайхан дээр бол. Танай компани үйл ажиллагааны үндсэн чиглэл юу байна хаа? За бид нар бол барилгын инженерийн зурагчлал хийдэг, хажуугаар нь инженерийн шугамшааны өгсөртэй ажил хийдэг юм байна. Тэгэхээр одоо тэр дотроос илүү төлхөө бол барилгын автоматикийн систем, барилгын агааржуулалт, хөргөлтийн систем. За тэгээд сүүлийн үед бол мэдээж одоо илүү ихээр бол сэргээр төвчний шийдлүүд тэр хатаа ажиллаж байгаа. Олон жил одоо компани удирдаад одоо амжилттай явж байна л та. Одоо таны хамгийн чухалчилж одоо үздэг зүйл юу байх вэ? За яг уу энэ ер нь хамгийн чухалчилж үздэг зүйл гэвэл одоо ерөнхий амьдралын хувьд ярих юм бол хүн үнэхээр өөрөө одоо сэтгэл хангалуун байх хэрэгтэй. Тэгэхин тулд ажил төрөлтэй одоо нэг өглөө дуудуулга хэлдгээр өглөө ажилдаа яарал. Тэгээд энэ бол миний амьдралын хувьд бол бүрэн биелж байгаа. А зөвхөн гүйцэтгсэн ажлын хувьд бол би үнэхээр одоо бас нэг хүн улс орондоо нийгэмд хэрэгтэй ажил юу хийсэн бэ гэж одоо хүн бодно шүү дээ. Тэгвэл би үнэхээр одоо энэ анх тэр дулааны тоогоор нэвтрүүлэх гэж явж исэн. Одоо энэ цаг үеийг хэлмээр байгаа. Тэр бол улс орны хэмжээнд нөлөөтэй тийм ажлын эхлэл болж чадсан болов уу гэж үзэж байгаа. Тэгэхээр манайх урд бол анх ингээд дулааны чинь ингээд талбайгаар авдаг.
Хэмч хийж авсан ч бай аваагүй ч тогтвол мөнгө төлдөг байсан. Тэр үед би анх дулааны тоолборын ингээд туршилтын төсөл гэж анх хийж ирсэн. Өөртөө одоо гадаадаас санхүүжилт болоо дотоодоос бас баг зэрэг санхүүжилт аваад тэгээд одоо нэгдүгээр уулын тэр 12 давхрууд байдаг шүү дээ. 3 хэсэг. Хамгийн цаатлынхан тэр 30 31 дөрвөн байран дээр би анх одоо дулааны тоолбор нэвтрүүлэх, дулаан болон усны тоолбор нэвтрүүлэх юм анхны туршилтын төсөл, үзүүлэх төсөл гэж бид өөрсдөө хийжсэн. А тийм бол ямар нэгэн одоо засгийн газараас бол эрчим хүчний байгууллагаас тухайн үед бол санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн. А тэрээс бусдын бол бид өөрсдөө гадаадын жишээ нь хэмжих хэрэгслүүд биш дулааны тоолбор, усны тоолбор, одоогийн манай халаах хэрэгслээр бид термостат вентил гэдэг энэ температур тохируулдаг хаалт гих мэтийн торонглуудыг бол бид нар бас нэг Германы компанитай ярьж байгаа одоо спонсорд болж авч ирсэн байна. Тэгээд тэргээр хамгийн гол нь тэр юу ихлүүлсэн бэ гэхээр тэр ажлын үр дүнд бол манайд энэ дулааны тоолбор болон аж ахуйн нэгжүүд нэвтэрсэн. Энэ бол одоо стандарт заавал байдаг одоо юм байд болцсон. А усны тоолбор айлуудад байгаа та нар мэднэ тийм үү? Энэ ажлыг бас эхлэл болсон байхгүй. Тэгэхээр би энэ бол мэдээж энийг би эхлэлийн л тавьсан болохоос ч цаашдаа бол энэ чинь өөрөө өргөжөөд ингэ явцсан асуудал шүү дээ. Гэхдээ би ач холбогдлын юу гэж харж байгаа гэхээр тэр тоолбор нэвтрүүлээд мэдээж одоо эдийн засгийн эрчим салбарын одоо нэг эрүүлчихэд мэдээж хэрэг болсон байх. Гэхдээ энийг дагаад их олон ажлын бай бий болсон. Анх бол манай компани зөвхөн дулааны тоолбор тавьдаг байсан. Гэтэл чинь одоо бол ер нь маш олон болсон шүү дээ. Өстэй тоолбор бид нар анх тавиал өрчтөн аваад ийм хэрэгтэй юм байна гэгээд одоо цаашдаа ч засгаас дэмжиж энэ ингээд тоолборж ажил ингээд эрчтэй явсан л. Энийг дагаад бас маш олон компаниуд бий болсон шүү дээ. Дотоод тоолбор, усны тоолбор өгсөрдөг баталгаажуулалтын компаниуд байж байна. Тэгэхээр одоо ажлын үр дүн бол яг цэвэр одоо нэг бизнесийн үр дүнгээр биш. Бас одоо эндээс чинь хамаа одоо өөр ажлын үр дүн бол ингээд цаашдаа нийгэмд хэрэгтэй, олон хүнд хэрэгтэй ажил болно гэдэг бол тэрнээсээ бараг илүү чухал. Ялангуяа бид нар шиг ийм социализмын хүмүүжлэлтэй хүмүүс бол тэр нь илүү их чухал санагддаг юм л да тийм. Таны удирдах орсон өөр томоохон төслүүдээс за яг ер нь бол бидний чинь 30 хэдэн жил дотор бид маш олон төсөлтөөр ажилласан байж таарна шүү дээ. Зүгээр ахаа би зөв сүүлийнхаас нь хэлээ л дээ тийм. Одоо хамгийн сүүлд бидний одоо ажилласан том төсөл үйл нь Улаанбаатар галерей гэдэг таван бүгд компани одоо хийж байгаа төсөл юм тийм үү. Энэ барилга бол өөрөө түүхэн барилга Монгол улсын анхны хэвлэх үйлдвэр байсан барилгыг таван бүгд группийн маань одоо аваад маш сайхан бүгд одоо шинжилж гэхдээ хуучин түүхэн барилгыг өөр нь авч үлдсэн шүү дээ. Энэ бол үнэхээр одоо бас архитектурын Монголын архитектур хот байгууллагын түүхэнд бол бас би үнэхээр тэмдэглэвчтэй ийм төсөл болсон гэж үзэж байна. За энэ төсөл дээр бол яг бид нар бол инженерийн сургуулийн зурагчлалыг бий зүгээр хийсэн. А тэгээд нэг барилгын халаалт агаар сэлгэл хөрвөлтийн системийг өсөлтөж хийж гүйцэтгээд тэгээ одоо сервисийн гэрээтэй ингэж ажиллаж байгаа бид нар. За энэ бол өөрөө маш том худалдааны төв. А дээдлэлтэй бас ресторан байдаг та бүхэн мэднэ шүү дээ. За энэ бол одоо сүүлийн нэг том төсөл. За энэний бас урдах гэвэл одоо манай энэ хаан магны төв офис байна. Мэдж байгаа тийм одоо хурд группт нэг хэсэг нь одоо хаан магны төв офис гэдэг хаан улс дүрхт байж байгаа. За энэ бол бас л одоо Монголд бол хамгийн том юм шилэн барилга. Тэгэхээр энэ бол шилэн барилга. Тэр дундаа нэг хаан магнаас орж ирээд тавьсан шаардлага бол энэ хамгийн дээд зэрэглэлийн офис байх хэрэгтэй гэдэг ийм шаардлага байна. Тэгэхээр офисын барилгыг бол бас нэг ABC гэж ангилдаг. Жишээ буудлыг нэг одоор ангилдаг шүү дээ. Тэр шиг ABC ангилдаг. Одоо E ангиллын офис байж шүү гэж байна. Тэгэхээр энэ ямар хэмжээр байдаг гэхээр үндсэндээ ийм 20 шалгуур үзүүлэлт байдаг. Тэрээс 15 буюу дээш хангас нь E ангиллын офис гэж үздэг байхгүй. Тэгэхээр одоо энэ бол тэр тавигдах шаардлага үндсэндээ инженерийн сургуулийн шаардлага байхгүй. Энийг бол бид нар бүрэн хангасан зурагцлыг хийсэн. Өгсөртэй ажлаар мөн л одоо нэг агаар салхилт хөрвөлтийн ажлуудаа бид нар өөрсдөө хийж гүйцэтгсэн л. Жишээ нь одоо зөвхөн нэг онцлог тоог нь хэлэхэд энэ шилэн барилга учраас Монголд байгаа одоо хамгийн том хөрвөлтийн системтэй барилга гэж үзэж болно. Одоо 1500 кВт хөрвөлтийн дэрэг гэхээр мэргэжлийн бос ойлгоно л да. Тэгээ шилэн барилга учраас үсэн чи өөрөө яхаа зүгээр энэ барилга бол өөрөө шилэн барилга босцсон байсан. Тэрний дараа бид нар орсон зүгээр анх хэрвээ хурдынхан маань төсөл хийж явах үедээ ярьсан бол би бол 100% шил гэдгээс нь арай л жоохон өөр хийвэл ясыг санал хэлхэл байсан. Өшөө дээр нь одоо шил маань өөрөө манайх ч нэг эрдэс уурсан төсөлтэй газарч 100 их хална. Тэгэхээр хөргөлтөнд их энерги хэрэглэнэ. Үйл их хүйтэн тэгэхээр халаалтанд тэгэхээр энерги хэрэглэнэ шүү дээ. Тэгэхээр одоо бас л эдийн засгийн хувьд бол бас зардлын төртэй барилга. Гэхдээ ийм онцлог ийм төсөл. За тэгээ тэрний урд нь гэж ярих юм бол за туушин Best Western Hotel гэж та нар мэднэ тийм үү? Энэ бол 25 давхар барилга. За энэ барилгын түүх бол өстой харин 100% шил байж байгаад сүлдээ өөр болсон шүү дээ. За энэ дээр бол бид нар бол анхны нөгөө одоо техникийн зурагсал бол солонгосын компанид хийсэн байсан. А бид нар бол нэг ажлын зураг болгоод бүх одоо инженерийн хөгжлийн өгсөртэй ажлыг удирдах хийсэн. За өөрсдөө бол нөгөө хийдэг агаар сарын төрөлхтөн ажил бол удирдах хийлгэсэн л дээ. За тэгээд одоо ингээд ерөнхийдөө бид нар ч нэг зурагслаа хийдэг учраас бид нар одоо ихэнхдээ бол зурагсал хийсэн ажил дээр бол өгсөрт хийгээ явчихдаг. Ийм талтай. А зарим барилга дээр бол яг одоо ингээд бус өөр компанисын зурагслаар ингээд ажил ирж ил байдаг.
Тэгвэл ихтэй бол бид дахиж сайжруулж угсрал дээр хийдэг л дээ. За тэгээд одоо яг цэвэр зурагчлалаас гэвэл одоо Улаанбаатар хотод очиж ингээд Сүхбаатарын тавд очиж эргэн тойрон харах юм бол их олон юм харагдана л да. За хамгийн эхлээд энэ манай энэ одоо ёслол хүндлэлийн өргөө байна шүү дээ. За энэний бол зурагчлалд бид нэр оролцсон. Одоо энэ бол нөгөө төрийн тусгай объект гэдгээр бол ерөөсөө тендер зарлалгүй тусгай одоо мэрэгчлүүд баг бүрдүүлж хийсэн зурагчлалын хийсэн ажил. Энэ дээр бол бид нар энэ барилгын ингээд халаалт агаар сэлгэл төргөлтийн гадна дулаан хангамж тэгээд дулаан хангамжих төв өдр гэдэг эдний зурагчлалаар ажилласан. За энэ бол нэг одоо бид нар бас одоо бахархдаг нэг ажлын нэг. За та нар мэдж байгаа хангаар дурдан мэдж байгаа тийм ээ. Хангаар дурдны зурагчлалаар бид нар бас нийт бүрэн зурагчлалаар ажиллаад бас хяналт хийгээд ажилласан байгаа. За тэгээ хөдөлთა хөгжлийн банк байж гэл ингээл дурдвал их олон бил дээ. Монгол Ардын Хувьсгал намын байр одоо төрийн дахаар тийм ээ. Байрны их чинь бид нар бол шинэ анхаарч төрөлт систем зурагчлалын нэг өгсөрсөн байгаа. Их мэтлэн ингээд дурдвал их олон барилга байл дээ тий. Танай компани үйл ажиллагаа цаашдаа ногоон барилга гэдэг зүйл рүү их явна гэж байгаа шиг байсан. Тэр чиглэл рүүгээ. Яагаад заавал ногоон барилга гэж? Ер нь ногоон барилга гэж юу хэлээд байгаа юм? Би одоо ногоон барилга, смарт барилга гэж их удаан ярьлаа. Энэ өөрөө ямар юм бид юм бэ гэдгийг бид үзүүлэх гэж одоо санзаад нэг одоо өмнө орос улсын жишээн дээр нэг юм барилга одоо барьж байна бид нар. Зурагчлал бас хийгээд барилга бариад одоо үндсэндээ төгсгөн шатанд ороо явж байна. За энэ ондоо багтаад ашиглан орчих واخ. Тэгэхээр энэ дээр яг хамгийн одоо бас одоо онцлох нийтэд одоо хөрөх шийдэл бол энэ өөрөө 100% сэргээгч хүчээр өөрийнхөө цахилгаан дулааны асуудал шийдсэн байна. Өшөө дээр цахилгааны хэрэглээ цахилгаан бол илүүдэлтэй гэсэн. Тэгэхээр би анх ярийн дунд хэлсэн тийм 3 янзаа бид нарыг ашиглаж болно гэдэг юм. Тэгэхээр ахтай төлөлтөөр нарныхаа дулаан, нарны гэрлийг ашиглаж байгаа. За энийг бол бид нар төлөлтөнд оруулж хийсэн. Отор нарны дулааны коллектор байгаа. Энэгээр бол би халаалтынхаа дулааныхаа барилгын халуусны хангаж 100% гэдэг халаалтанд бол тодорхой хэмжээний нэмэр болж байгаа. Өшөө дээр нарны цахилгаан их усрууд байгаа. Тэргүй өөрийн болон цахилгаан тэгээ дотор нөгөө одоо тэр халаалтын системийн носоос одоо бусад хэрэглээ бүгдийг хангаж байгаа. Хангаад өшөө илүүдэлтэй байгаа ийм системээр. Тэгэхээр үндсэндээ ашиглалтын зардалгүй байшин гэж болно. За олон улсад бол энийг одоо нэмэх энерги байшин гэж хэлж байгаа л да. Яг бол өөрийнхөө хэрэглээс илүү гарсныг үйлдвэрлэсэн гэдэг. Тэгээ энэ барилгыг баригдаад би ингээд одоо энэ үйлчинг ажлуудын их 4-5 суртал бид нэр одоо үндсэндээ нэг туршилт тохируулалтыг хэмжилт судлаа хийх гэж байгаа. Жишээ бид зургийн тооцоо гэдэг бол хийх зөв хийсэн. Бид нар яг нэг дагуулсагтай хийж байгаа. Гэхдээ системийн ажиллагаа нь яг энэтэй болж юу гэдгийг даваас үйлчинг дээр харах гэж байгаа. Тэгээд энэнийхээ ажлын үр дүнг бол үзэж байгаа одоо намраас бол эзний шинийн шийдлээс цаашдаа явъя гэсэн юм одоо нийгэмд одоо тийм л одоо боломж байна гэдгийг харуулах гэсэн ийм л төсөлд. Яг нь энэ бол бохор нь яах юм? Бохор бол өөрөө тэр ийм л инженери энэ бол одоо хоёулаа шийдлээр бүх хэсэг дээр. Бохор дээр бол бас нэг Эколос гэж одоо энэ компани тийм бас Оросын холбооны улсын тийм экотинг гэсэн шийдгсэн байгаа. Гэхдээ би нэг аяндаа нөгөө төслийнхаа үр дүн танилцуулгаар ингээд бүрийжүүрэн тийм танилцуулга юм. Тэгэхээр энэ бол инженерийн шийдэл болгон дээр их одоо байгуулагчид ээлтэй шийдлүүдээр хийцэн. Тэгээд одоо бид нарын цахилгаан дулааны үн нэмэгдэх гэдэг л одоо бүгд л одоо яах вэ их болно шүү. Ялангуяа хотын гадна барьж байгаа хүмүүс байшин барьж байгаа том жижиг бүгд бол цахилгаан харуулж байгаа. Сарын зардлууд бүгд л одоо 30-40% лав өсгөр хийж байгаа. Гэтэл энэ тохиолдолд бид бол харин ямар ч асуудалгүй өөрсдөө харин бүх юм шийдэж байгаа. Тэгэхээр энэ бол сэргээг төвшин тохиолж 25 жил бол найдвартай ажилд. Тэгэхээр би бол одоо миний дараа хөгжиж гисэн энэ дээр бол нэг мөнгө төлөхгүй амьдарч болж байгаа. Өшөө дээр нэг шийдэл бол илүү цэгтаар бид цахилгаан машин сэргийлэх тийм давламжтай хийж. Тэгэхээр үндсэндээ нөгөө байшин барихаар нэг халаалт цахилгааны зардлыг хаачих нь бензин хэрэггүй болох нь байна тийм ээ. Тэгэхээр энэ чинь хүний амьдрал бас шинэ давуу талтыг харж байгаа биз. Очиж сонирхмоор байна. Хаана гинэ? Санзаад барьж байгаа тийм. Тэгээ энийг хааны? Санзаа одоо нөгөө яг тэр нөгөө бодийн нэг ажилтны туслан гэж нэг байшингууд байдаг шүү дээ. Тэр л ингээд нэг жижигхэн гоолгаараа явдیں۔ Да. Жижигхэн гүүрээр дөнгөж гараад байж байгаа. Тэгэхээр энийг аяндаа би баригдаад дуусахаар нь сурталчилгааны ажил явуулна л да. Тэгээ тэгтээ ерөөхдөө одоо нөгөө энэ жилийн нөгөө импортын нөхцөл байдалтай холбогдоо жоохон нөгөө дулааны зарим тоногдол нь ирж чадахгүй байна. Тэрээс үндсэндээ барилга бол одоо ингээд 10 сард үндсэндээ баг дуусчих гээд байдаг тийм. Яг тэгтээ бидэрт бол нөгөө нарны цахилгааны системүүд нь байгаа, дотор халаалт систем төр хийгдсэн байгаа. Тэгээд яг 100% шийдлэрээ биш гэсэн хагас маягийн шийдлэр ингээд халаалт ихлээр явуулах гэж байгаа л да. За ийм байна да. Сонирхолтой байна. Тийм. Энэ бол яг одоо би нөгөө ярих бол нэг асуудал шүү дээ. Хүн уншаад ярьж болно. Тэгээ бид манай Монголд бол ийм байгаа шүү дээ. Бид ч айлын юм хийж үзүүлвэл энэ чинь цааш хурд нэвтэрдэг. Барилга бол өөрөө 100% ийм хөгжлөгдсөн салбар шүү дээ. Тэгэхээр би анх ярихдаа бол дулааны тоолоор анх би ганц тавьдаг байсан. Дараа нь маш олон компани бий боллоо гэсэн тийм үү. Энэний дараа ингээд энэ процесс явсаар хагаад одоо энэ бол бид яг ингээд бас анхны одоо өөрсдийнхөө боломжоор ингээд нэг юм байшин барьлаа. Энэ бол явандаа Монголын барилгын салбарт бол стандарт болох байх гэж би бодож л энийг 5 жилийн дараа ер нь заатална гэж.
тэгж харж байгаа. Тэгэхээр манай хувьдгсан салбар учраас маш хурдан сурдаг хөө монголчууд. Тэгээ аяндаа ингээд нийтдээ. Тэгэхээр энэ аяндаа дагаад нөгөө энэ агаараа бохирдол ингээд бүх асуудлууд нь шийдэх бас нэг том гарц. Гэтэ миний шийдлийн онцлог бол томч бай, жижигч бай, альч барилга хийж болохоор гэж бодож хийсэн шийдэл. Ийм байгаа шүү дээ. Тэгвэл одоо бид нар тэр гадны хий, Орсын хий ч гэдэм одоо өшөө бус юм яггүй дээ. Ийм л болно гэж төсөөлж байгаа да. Манайд энэ ногоон барилгын одоо жишгээр тийм хэрэгцэн тодорхой төсөл байх уу? За яг шүү дээ. Ногоон барилга дээр хэрэг энэ нөгөө ямар үнэлгээгээр үнэлсэн байх гэдэг дээр болно л доо. Жишээ нь одоо яг ногоон барилга гэхээр чинь ерөнхий нэр байхгүй юу? Тэгэхээр одоо би ерөөл жишээ нь ингэж хэлнэ шүү дээ. За би мэрэгжлийн бол ингэж. За би нэг C английн барилга B английн болгочлаа шүү. Нэг ангилд ийсэн. Энэ бол за тэгвэл мэрэгжлийн бол ойлголт энэ сайн байна. Тэгвэл барилгыг үнэлдэг олон улсад аргачлалууд байдаг л. Ялангуяа ногоон барилга гэдэг нь одоо хамгийн ихнийх нь одоо тэр Америкийн лид гэдэг систем байна. Энэ дээр бол одоо ёстой барилгын бүх юм үнэлдэг байхгүй. Одоо миний түрүүндээс олон мэрэгжлийн шийдэл болгон үнэлдэг. За энэний нөгөө юу лидийн одоо платинум сертификат авсан ганцхан офисын барилга Монголд байгаа. Энэ бол одоо манай тэр MSL-гийн компанидын офисын барилга, офис үйлдвэрлэлийн барилгын юм билээ л дээ. Би энэ бас 2 7 он очиж үзсэн. Тэр бол үнэхээр олон улсын хэмжээнд үнэлэгдсэн. Үнэхээр одоо ногоон барилга хийж болох ганцхан барилга Монголд байгаа. Биш бас ганцхан 2 дахь нь байгаа юм байна. Одоо бас манай энэ нэг пассив хаус гэдэг одоо хөгжүүлдэг бас залуучууд байдаг шүү дээ. Эдний бол хийгээд данаар санаж авахын төвшүүдийн өмнө загвар тавиад үзүүлээд байсан. Энэ бол ерөөсөө бас огт халаалт хэрэглэхгүй байж байгаа юм байрлал шүү дээ. За энэ хоёр л үндсэн. Энэ бол яхаа эдж гэдэг одоо Америкийн эмнэлгийн системээр тэрнийг бол Монгол нэвтрүүлж байгаа. Тэр үнээр одоо сертификат авсан анхны барилга. Тэгэхээр ийм хоёр байшин л байна. Манайд бол одоо өнөөгийн байдлаар цаашдаа бол энэ чиглэл рүү л явах юм байна да. Тий. Тэгэхээр энэ ийм л дээ. Тэр ногоон саяны төслүүд одоо ямар үргэлжтэй юм бэ? Яагаад нь шаашаа нэвтрэх хэрэгтэй юм бэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа. За нэгдүгээрт бол эдгээр чинь өөрсдөө ашигтын зардал дээр маш хэмнэлттэй. Тэгэхээр эдийн засгийн ашигтай шүү дээ тухайн хүндээ тийм үү? Тэгээ хоёрдугаарт бол эдийн тэр нөгөө эрчим хүчний маш өндөр хэмнэлттэй учраас байгаль орчин бохирдуулах баг. Тэгэхээр энэ чинь бол хүмүүсийн бас оюун санааны хэрэгцээнд маш чухал ийм зүйлчж байгаа. Тэгээд манайх бол ялангуяа нэг эрчим хүчээ одоо нөгөө нүүрсээс эрчим хүч гарч байгаа баг хэрэглэе гэвэл үнэхээр барилгын төлөвлөлтөөрийг багасгаж ядвал бас маш их хэмжээний одоо агарын бохирдлого бууруулах юм болцоо байгаа. Энэ нь тэгэхээр бид нар энэ амьдрал биднээс шаардж байгаа. Тэгэхээр энийг манайд хэрэгжүүлэх одоо үнэхээр зайлшгүй шаардлага юм л байгаа юм л да. Тэгэхээр энийг бол тэгтээ бол энэ бас дотоод нэг хөгжүүлэх дэмжих юм механизм бас жоохон одоохондоо бас дутагдaltaй байна. Огт бас байхгүй ш биелдэ. Нөө Монгол улсын зөвлөх инженер гэж дулааныг байж таарах нь тийм. Дулаан хангамжийн зөвлөх инженер шүү. За манай монголч нэг жилийн 4 үйлрэлтээ эрсдэлс өөр амьсгалтай. За өвлийн сарууд нь өстой тачигнаа. Тэгээ та дөрөв хэллээ шүү. Манай одоо бүхэл юм нүүрсээр шийдэж чинь тогооч нүүрсээр дулаанаач тэгэл нүүрсээр шийдэж байгаа юм. Яг одоо та Монгол улсын дулаан хангамжийн зөвлөх инженерийн хувьд ер нь цааш дээр нь яах юм бид. Тэгээ нөгөө нүүрсээ түлээдэх үү. За энэ цаашдаа бид нүүрсээ боломжгүй болчиход байна л да тийм. Нөгөө нүүрс мөн дуусах байгалийн байдал. За нүүрс дуусах бол гайгүй. Манай улсын хувьд бол манад бол хангалттай нүүрс байгаа. Зүгээр ерөөсөө энэ дэлхийн нийтэд хөгжил байгаль орчин энийг даах болчихж байгаа. Тэгэхээр бид нар хүссэн үсэг өөр шийдэл рүү явахаас өөр аргагүй. Гэхдээ одоо ерөөсөө сэргэгдэх гэж. Тэр бол ерөөсөө хамгийн тэтэргүй. Гэхдээ сэргэгдсэн дотроос хэд хэдэн төрөл байгаа шүү дээ. Жишээ нь одоо манад одоо ингээд усны эрчим хүч бол нэлээд эртээ яригдж байгаа эрчимтэй яригдж байгаа тийм үү. За тэгээд салхи нарны ингээд станцууд ингээд ашиглан ороод байна. Гэхдээ эдгээр чинь бүгдээ цахилгаан үйлдвэрлэж байгаа байхгүй. Гэтэл чинь манайх ч Улаанбаатарууд чинь 8 сар халаалт хэрэглэдэг жилдээ. Өвөлдөө хасах 40 градус хүрдэг, зундаа нэмэх 35 маа хүрдэг. Тэгээд ирэхээр чинь бидэрт бол улаан тал дээр үнэхээр одоо бол тэр тал руу ажил маш муу хийгдчихэл баг байхгүй шилжих болно. Миний бодлоор бол цаашдаа манад улсад юу байна? Хамгийн байгаа баялаг бол нар л баг ерөөс. Үнэгүй баяр төрт байна. Жилдээ бид 300-аар хоног нартай гэж ярьдаг шүү дээ. Тэрэнд би нэг тоол хэлээ л юм. Монгол улсын нутаг засрын одоо 1 м квадратад жилд дунджаар 1400 кВт дулаан нараар ирдэг байхгүй. Барилга байшингийн өөрийн хэрэгцээ бол 100% хүмүүс бага байхгүй. Жилд хэрэгцээ халаалтанд хэрэглэх дулаан. Тэгэхээр бид нар тэр 1400 кВт-ийнхаа нэг одоо хэд вэ те 11 2-ны 1-ийг л зөв ашиглахад байшин барилгад ашиглах бүрэн боломж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би бол одоо ерөөсөн Монголд бол одоо ирээдүйн одоо ямар одоо боломж байгааг бол хамгийн их нарыг л хэл. Нарны энергийг одоо яаж ашиглах юм бэ гэхээр эн чинь 3 янзаар хэрэгжиж болж байгаа. Жишээ нь хамгийн эхлээд би архитектур төлөлтийнхаа юм гэдэг тийм. Одоо чинь ядаж одоо нарны гэрлээр гэрэлтүүл ихтэй байхад бид гэрлээ ашиглах хугацаа багассан шүү дээ тийм үү. Тэгэхээр цахилгаан баг ашиглана гэдэг чинь цаана бас бид нар нүүрсэн хэмжээ гэсэн үг тийм. За тэгээд дээр нь саяны хэлсэн нараар чинь маш их дулаан орж ирж байгаа.
Тэгэхээр барилга архитектурын төлөвлөлтөн дээр бол энэ нарныхаа одоо энергийг яаж ашигтай ашиглах вэ гэдгээр бодож төлөвлөх хэрэгтэй. Тэгэхээр эн чинь одоо урд тал баруун талд чинь хамгийн их одоо нар зогсож байгаа шүү дээ. Эрийн зүг чигрүүгээ харсан одоо том цонхтой байт юм уу янз янзын тийм одоо нарны энерги ашигласан элементтэй төгсөл хийх хэрэгтэй болж байгаа. А нөгөө төр бол нарны энерги ашиглаад одоо ус халаагаад барилгын халаалтанд ашиглаж болно. Халуусанд ашиглаж болно. А нараар бол цахилгаан үүсгэхийг бол бид бүгдээр баг хийж шүү дээ. Одоо манай захын малчин нарны цахилгаан ашигладаг болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ талаар ингээд эдгээр бол аль алийг нийлүүлээд ашиглаад явхад бол манайд бол ерөөсөө энэ хэвшүүлснээс шийдэл бүрэн боломж байгаа. А ялангуяа одоо манай энэ эрчимчний дулааны хангамж ялангуяа төвлөрсөн хангамжтай шүү дээ бид нар чинь. А яг тухайн бие даасан юм шийдлүүд нэг бага. Тэгэхээр энэ дээр бол нар бол их тохиомжтой байгаа байхгүй. Хэрвээ одоо жишээ явъя л да бид зөвхөн цахилгааны дээр одоо малчин айл болгонд авчиж өгнө гэвэл одоо юу болох вэ? Боломжгүй байдаг шүү дээ тиймээс. А тэр шиг одоо бид нар төвийн дулааныг бас одоо хаа байсан хойно одоо хандгат гэдэг юм тийш айлрах боломж байхгүй. А гэхдээ тэнд чинь тэгэхээр Монгол улс том газар нутагтай энэ тэндгүү одоо амралт уушны бааз юм уу одоо амны орон сууц барих чинь ерөөсө тэр сэргээд төвшин шийдэлж хамгийн тохиромжтой нэг байхгүй. А тэгээд тэр дунд тийм учраас би ерөөсө манай одоо ирээдүйд бол сэргээд төвшин тэр дундаа нар. Гэхдээ энэ бол яг тухайсан барилгын хувьд би ярьж шүү дээ тийм. А хотхойн хэмжээнд ярил бас өөр л дөө тийм. Өөр асуудал бий. Та бас нэрээ давхар нөгөө Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг байсан. Танай холбооч ер нь яг юу хийдэг газар уу? Та энэ холбоонд хэр удаж байна? За энэ би ихэндээ хэлсэн тийм ээ энэ анх улсын барилгын зургийн төв институт гэж байхад 800-аар хөнгөлжсэн гэдэг. Зах зээл 90-д донд ороод энэ бол өөрөө маш олон жижиг компани болсон. Тэгээд энэ компаниуд ч одоо мэдээж өдөр тутмын тэр мэрэгжлийн одоо үйл ажиллагаанд саад тохиолдсон шүү дээ. Энэ бол хүн суртал байж болно, норм дөрвийн шинжилэл байж болно. Одоо олон асуудал байна шүү дээ тийм. А тэгээд ялангуяа хит цөөрчгөр чинь хоорондоо одоо нөгөө мэрэгжлийн юуч багасаад ирж байгаа. Хуучин нөгөө зургийн институт нэг том байгууллага дотроо техникийн хэлцгэж байдаг, тэнд нь хам шилдэгүүд нь байдаг. Аливаа проблемыг чинь хамгийн сайн инженерийн хоорондоо зөвлөж байгаа шийдвэр гаргадаг ийм процессээс тэр чинь бүгд байхгүй болчихсон л. Тэгээд эн чинь зургийнхаа уулзаараа хэдүүлээ нэгдчих юмсан гэж ярьдаг байхгүй юу. Энэ их олон жил ярьсан л да. Ярьсаар яваад тэгээд энэ 2007 онд бол за ерөөсөө нэг юм хэдүүл яасан ч гэсэн нэг юм байгуулъя гэд анх одоо нийт нэг 17 компани захирлууд цуглаж байгаад анх үүсгэн байгуулах хурал хийсэн. Тэр нь бол 2007 оны 6 сарын 7-нд баг. Тэгээд гол нь тэр бол зорилго нь болохоор ерөөсөө нийтлэг асуудлаа тавья гэдэг. Жишээ нь одоо би тэр үед бол тэрний өмнө болохоор одоо манай компанид гарч ирэх хүндрэл гараад би одоо яамда барилгын яамд юм уу одоо биш төрийн аль нэг байгууллага хасгах нийтлэг асуудал үүсэхгүй. Ер нь ч нийтлэг асуудал үүсгэхэд төвхтэй. Тухайн байгууллагын асуудал. Тэгээд тэд нар нөгөө төрийн байгууллага шийдэх хэцүү юм байсан. Бид нар ч гэсэн бас зарим хүмүүс бол цэвэр одоо өөрийнхөө нөгөө аж ахуйн асуудлыг ярих гэдэг нэг ийм хоёр талтай байсан. Нийлээд ярихаар үнэхээр энэ нийлээд ярих асуудал муу юм уу биш юм уу? Энэ зөвхөн чам тохиолдож байгаа эсвэл аж ахуйн юм асуудал юм уу? Мэргэжлийн байгаа. Тэгэхээр мэргэжлийн асуудлаа нийлж одоо шийдэх гэсэн ийм л зорилгоор бид нар анх одоо 17 компани нэгдсэн. Тэгээ энэ 2007 оноос хойш одоо ингээд 15 жил болж байна л да. Тэгээ өнөөдрийн байдлаар бол 140 гишүүн компани байна. Гэхдээ Монголд бол зурагчлалын тусгай шиврэлтийн компани бол ер нь 800-д биш дээ. Яг бол энэ чинь нэг тусгай шиврэл олголт бол ингэж явсан байна шүү дээ. Гэхдээ эндээс яг нэг бодиттой үйл ажиллагаа явуулдаг нь бас ерөөсөө үндсэндээ бараг 140 юм уу гэж би бодож байгаа. Гэхдээ яг манай гишүүн биш ч гэсэн бас сайн ажиллаж байгаа компаниуд бий л дээ. Тэр би бол тэдний ямар ч сан манай 140 бол яг нийгмийн хариуцлага усруулад тогтворцсон үйл ажиллагаатай ингээд одоо өөрийн боловсролыг хөгжүүлээд ингээд явж байгаа ийм компаниуд байгаа. Тэгэхээр энэ болтлоо бол яг мэдээж альва байгууллага шинэ бий болоод хөгжлийн ингээд бүх үйл явдал бицээ ингээд дагж явлаа шүү дээ. За би бол анх үүсгэн байгуулагчдын нэг. Тэгээ хамгийн анхны одоо үүсгэн байгуулагчдын хурал дээр намайг дэд ерөнхийлөгч бол гэдэг ингээд одоо яг тийч 17 суугаал ярьж байгаа л тухайн үед бол бид нар манай барилгын яамд ажиллаж байсан одоо манай бас зурагчлалын ингээд мегмаркет архитекторыг бол бас энэ төрийн байгууллага харьцахад бас хэрэгтэй. Өөрөө зурагчлалын ажлын туршлагатай, төрийн байгууллагын туршлагатай хүнийг тавья гэд тавьжсэн. Тэгээ зургийнхын дотроос тэр дундаас заавал ягаад инженер, барилгын инженер юм архитектор одоо дамгуулж явах хэрэгтэй юм. Нэг өөр хүн тавья гэд. Тэгээд эндээс одоо манай Амсрагд инженер санал тавь бүгдээр гараа өгсөн. Би бол дургуул байсан юм дээ. Ягаад бол би чинь зурагчлалын ажил хийжсэн болохоос ямар олон нийтийн байгууллагад ажиллаж үзээгүй гэсэн төрийн байгууллага бүр ажиллаагүй шүү дээ. Тэгээ ялангуяа энэ одоо нийтлэг ийм ажил хийнэ гэхэд чинь тухайд ямар ч туршлага байхгүй учраас. Надад бол бас анхандаа бол өгүүлж хийжсэн. Тэгээд яг нийт хүмүүс чинь нийлээд одоо гар өгчгөр чинь тэгээд яг чаргагүй тэгээд одоо явъя гэд. Тэгээд бинд бол тухайд манай бас
зургийн институт ерөнхий инженер байсан тогсрон инженер хүнийг гүйцэтгэх захирлаар анх сонгоод тавьсан. За тэгээд тэр үндэ бүгдээрээ нэг тухайн үед би нэг одоо 250 мянган төгрөг цуглуулсан санагдаад байна. За энэгээр нэг ширээ сандал аваад өрөө мөрөө тэгээд таамаг тэмдэг аав ингээд өгөөд тэгээд 6 сард нөгөөдгөө өгөөд ингээд ажиллуулад эхлүүлсэн байхгүй. Тэгсэн чинь 2 сарын дараа манай хүн бол би ер нь ажил төрөл шигтээ ер нь хослуулж ажиллаж чадахгүй байна. Ер нь өртгөн би одоо болио гэд өгөхгүй юу. Тэгээд бидний нэг анх үүсгэн байгуулсан дөрмөр юм байхгүй. Ерөнхийлөгч бол нөгөө одоо бусад байгууллагатай харьцдаг. Төрийн болон төрийн бустай. Дэд ерөнхийлөгч бол дотоод үйлээс хариуцдаг байхгүй. Тэгэхээр яг чаргагүй нөгөө 5 төвний над дээр үдирч байгаа юм л. Тэгэл одоо шаварт орсон шар хийцэн гэдэг шиг тэгэл одоо би өөрөө одоо гүйцэтгэх захирлаар нь хавсарч эхэлж байгаа байхгүй. Тэгээ ингээд ихсэн түүхтэй. Тэгээд манай дөрмөр болохоор одоо ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч 4 жилээр сонгогддог. Нэг удаа удирж болдог тийм. Тэгээ би шин дэд ерөнхийлөгч ингээд одоо 2007 оноос явж 15 хүртэл 8 жил болсон. 8 жилийн дараа манай анхны ерөнхийлөгч нь хугацаанд болсон учраас дөрмөр ажиллаа гэдэг. Дараагийнх бохор сонгуулах харж за чийл болгоод ингэ өгчөж байгаа байхгүй. Ер нь юм шүү дээ. Анхын төрийн бас байгууллага гэдэг бол өөрөө энэ ч үнэхээр бас бизнес байгууллага биш. Бид нар тул цалин авдаг үү тэн дээр тийм үү. Үнэхээр одоо сэтгэл зүрхээр ажиллах гэсэн хүмүүс ажилтдаг учраас хирургийн хүн бол орно гэхгүй гүүгээл зүхтаагаад байна. Ялангуяа байгууллага ихлээд ногооноор байх үед бол тийм. Тэгээ одоо яг тухай би бол эхнээсээ л нөгөө тэгэл нэг одоо шавар тусан шар эзэн гэж хэллээ шүү дээ. Тэгээд одоо за нэгэд тэгээд өдний болтол явцсан юм даа гайгүй болчихоо. Тэгээд нэг 4 жил дараа нөхч болох байлгүй гэж бодвол тэгэл би хүлээж авал явсан л. Тэгтэл чин дараа нь процесс бол яг давтагдал явсаар бол 8 жил болчихлоо. Тэгээ энэ жил ингээд тэгэхээр би үндсэндээ анх үүссэн байгууллага өнөөдөр хүртэл 15 жилийн дээр ерөөсөө өдөртмөн ажилтан л дотор нь явсан болж таарад байгаа юм тий. Байгууллагын үндсэн зорилго бол ерөөсөө нийт зурагчлалын компаниудын тийм үү. Нийтлэг эрх ашигыг хамгаалах, эдгээрийг одоо хөгжих үйл ажиллагааг дэмжих гэсэн ийм ерөнхий зорилготой юм байгууллага. Тийм гүшүүдтэй өвчтэй ийм төрөмс байна. Энэ Улаанбаатар хот цаашдаа нэг ингэж хөгжнөө гэсэн нэг тийм нэг ерөнхий төлөвлөгөөтэй тийм зураг байдаг л бах. Одоо би таныг нөгөө зөвлөх инженер болохоор асуугаад байгаа шүү. Гэтэл энэ нөгөө нийслэл хотод барилгууд ялангуяа энэ хотын төв рүү барилгууд их босох юм аа. Энэ яг нөгөө нэг төлөвлөсөн байсан тэр зурагтайгаа хэр уйлддаг юм бол яад юм энэ ямар төчмөр юм бэ? Ерөөс огт уйлдахгүй гэж би бол одоо баттай хэлж чадчих. Тэгэхээр яагаад ингэж хэлж байгаа нэхээр Улаанбаатар хотыг хөгжүүлэх одоо 2000-аас 2020 онд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд бол би шууд өөрөөр оролцож ажилласан. За энэ дээр би дулаан хангамж хийсгийг манай компани бол цахилгаан дулаан хангамж хийсгийг хариуцж хийсэн. За тэр дундаа би бол дулаан хангамжийг бол өөрөө ажлын хэсэг байгуулж ахарч ажилласан. Тэгэхээр энэ түүхийг маш сайн мэднэ л дээ. Тэгэхээр бид бол яг бидний бол энэ цахилгаан дулаан хангамжийн хэсэг бол 2000-аас 2002 он хүртэл ажиллаад хийж өгчсөн байхгүй. 2002 онд ижүүрнээр ерөнхий төлөвлөгөө дуусаад тэгээ тухайн үед энэ Мяган Баяг бол тухайн байгууллагын нотын дарга байсан. Тэгээд тэд нар ч анх одоо өөрсдийн үндэсний мэргэжлүүдээр ерөнхий төлөвлөгөө хийлгээд. За тухайн үед бол ерөнхий архитектор одоо манай гайват архитектор Шархуу гэдэг туршлагатай архитектор байгаа. Ингээ бид нар бол үндсэн цэвэр дотоодын нөөц болцоорыг хийсэн. За би бол тэр ерөнхий төлөвлөгөөг бол сайн болсон гэж үздэг. Яг бол би өдөртмөн юмд оролцож байсан яг юу хаана төлөвлөсөн маш сайн. Бид нар ч юм бол юу хийдэг вэхээр бидний мөрддөг хууль бол ерөөсөй барилгын норм дүрм шүү дээ. Хот байгуулалтын норм дүрм. Тэрэндээ барьж л хийсэн бид нар тийм. Харамсалтай нь хэрэгжилтүүдээс эндийнхээ үндсэндээ эсрэгээр явсан гэж ойлгож болно л да. Жишээ нь юм биш надаа. Сургууль байх газар офис бариад цэцэрлэг байх газар нь одоо юу гэдэг орон сууц бариад ч гэдэг юм уу зам явах газар нь одоо таглаж байшин бариад ч гэдэг юм. Одоо сонгогдох жишээ бол энэ Home Plaza байж шүү дээ. 20 оны ерөнхий төлөвлөгөөнд дээр тэр гүр байсан. Тэгэхдээ тэрийг зөрчил газар өгөөл хийж байгаа. Тэгэхээр энийг одоо хэрэгжилттэй гэдгийг чинь хэн хариуцдаг вэхээр Улаанбаатарын захиргаа тийм үү. Тэр дотор архитектур төлөлтийн газар гэж байна. Тэгэхээр эднэр бол гэхдээ манайд энэ одоо хотын захиргаа дотор архитектур төлөлтийн газар зохион байгуулалт хэлс гэж мэдхгүй би нэрийн сайн. Тэд тэр газрын захимж гаргадаг тэр газар. Эдгээр толгой дээр нийлүү гарцсан байд. Юу анханасаа. Тэгээд ерөнхий төлөвлөгөөний дагуу ерөөсөө газар бол ерөөсөө яваагүй. Дандаа эсрэгээр явах явцсан байхгүй. Тэгээд хэрэгжилт байгаа учраас нөгөө бидний нөгөө зохиосон юм бол хийхгүй болж байгаа байхгүй үндсэндээ. Үнэхээр тэр би бол яг тэрний дагуу явсан бол өдөр бид ийм асуудал байхгүй байх хэвээр. Ялангуяа энэ хотын төвөрийн бүглэрэл мөл ийм байх хэвээр. Ялангуяа бид нар чинь хаана орон сууц төлөвлөх вэ? Энийг дагаж ямар одоо нийтийн тээврийн хөдөлгөөн үүсгэх, машин тээврийн бүгдийн мэргэжлийн хүмүүс тооцоод хийж байгаа шүү дээ чинь. Гэтэл энэ чинь тэсвэндлэнгөөр л одоо газар олгоод явчихар чи яах юм. Одоо л ерөөсөө манай ерөнхий төлөвлөгөө бол сүүлдээ чинь нөгөө аргаа бараад хууль болгосон шүү дээ. Уг нь ерөнхий төлөвлөгөө зөрчил хууль зөрчсөнгөө хариуцлага тооцох хэрэгтэй байхгүй юу? Хангалттай зөрчиж байгаа өнөөдөр тийм үү?
Одоо сонгодог жишээнүүд ингээд бид гараал захаасаа байна шүү дээ. Хариуцлага тосч байгаа ганц ч удаа гараагүй шүү дээ. Газар бол дандаа араар өвчдөг, нууцаар явдаг. Одоо цаана авилгалын асуудал байдаг. Отоголтын газар энэ төр бол ерөнхийлөгчийн газар тугай ихнээсээ л ноорон дүрм их яриад ингээд идэг боловч цаагаараа зөвшөөрөд явцсан байдаг. Тэрнийг бол бид нар өөрсдөө өдөртмөн амьдрал дээр хангалттай амсаж шүү дээ. За энэ бол яг цэвэр хот төлөвлөлт энэ хот ерөнхийлөгчийн хэрэгжүүлэлтийн байдалтай нэг том холбоотой юм. За нөгөөх нь бол мэдээж том асуудал нь бол ерөөсөө л энэ Монгол улсын хөгжлийнхаа одоо нутагс суурьшил хөгжлийн ерөнхийлөгч энэ том төлөвлөгөө гаргаж энийг мөрж ажиллах үүс болол нийт иргэдийн 50% нь Улаанбаатар цуглаж байгаа. Бид бол хэзээ ч Улаанбаатар 50% цуглана гэж тооцоогүй тэр үед. За би яг нэг жишээ маш сайн санаж байна. Бидний тоо төлөвлөж авах бид 2002 онд бол бид нар манай төлөлтөр бол Улаанбаатар хот бол 2015 онд 1 сая хүнтэй болох юм байна гэж төлөвлөж ирсэн шүү дээ. Тэгэхэд 7-8 онд 1 сая хүнтэй болсон шүү дээ Улаанбаатарч. Тэгэхээр эн чинь яаж хэрэгжих юм ойлгомжтой байсан. Тэгэхээр энэ бол зурагслан үндсэндээ цаас болоо өнгөрөөд. Тэгээ хөөх энийг сайжруулах гад дахин сайжруулаа 30 он болгол 40 болгол яриад байгаа бол юу ч өөрчлөгдөг байхгүй зэрчим. Тэр бол хэдий цаас байдгаараа байгаад ирсэн хэрэгжлээ өөрөө тусдаа явдгаараа яваад амьдралын онол хөгжин зөрүүд явдгаар л явж байгаа. Тэгээд одоо тэрэн дээр нь ингээд одоо энэнийг төгжрөл гэж хамгийн том асуудал утаа гэж хамгийн том асуудал гараад ингээд үйл өвцөж шүү дээ энэ. Тэгэхээр уг нь альва юм мэрэгжлийн удирдлагаар нь явуулаагүйгээс болол ийм асуудалтай тулгарч байгаа гэсэн үг. Төгжрөлийн гол буруу нь буруу төлөвлөлт. Буруу төлөлт бишээ төлөвлөлтийг буруу хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлээгүй гэдэг. Төлөвлөлтийг хэрэгжүүлээгүй дэ байгаа. Төлөвлөлтийг бол мэрэгжлийн хүмүүс яг норон дүрмд хийсэн. Тэрнийг бол би баттай хэлж чадна. Яг бол би өөрөө нэмэхээр дотор нь ажилласан. Тэрнээс хойш нь ерөнхий төлөвлөгөөтэй болж байгаа бүх процессыг бол гадна ажиглаж байгаа дотроос нь мэдээлэл авч байгаа. Тэгэхээр бол мэрэгжлийн хүмүүс бол үнэхээр мэрэгжлийнхаа норон дүрмөөр бариад хийсэн юмыг л ерөөсөө л энэ улс төрчид аргамж төрчид газар бололтоор эвдээцсэн. Тэгэл Улаанбаатар ийм батулсан шүү дээ. Та хэдийн тусгай зөвшөөрлийг хаанаас олох вэ? За тусгай зөвшөөрөл ер нь барилгын хөгжлийн төвөөс бид нар авдаг байсан. Одоо сүүлийн жилүүд бол энэ барилгын Монголын үндэсний барилгын ассоциац гэж байгаа шнэ төрийн бас байгууллага. За энэ байгууллага бол толгоолоод дотор нь доор нь 6 төрийн бас байгууллага нэгдсэн байгаа. Энэ дотор бол манай бас Монголын барилгын зурагч хөгжлийн холбоо байгаа. Энэ түншлэлээр бид нар одоо нэг баг болоод энэ тусгай зөвшөөрөл үйл ажиллагааг одоо өдөртмөн ажлыг явуулж байгаа. Тэгэхээр түншлийн бол нэгэн толгоож яамтай гэрээ хийсэн байгууллага болохоор Монголын барилгын үндэсний ассоциац байна. Тэнд бол одоо өдөртмөн үйл ажиллагаа явж байгаа. Бид бол үндсэндээ нэг төлөөллийн өдөрт зүйл маягаар ажиллаж байгаа юм да үндсэндээ тий. Төлөөллийн өдөрт зүйл хяналтын зүйл маягаар одоо ингэж үйл ажиллагаа явж байгаа. Өдөртмөн үйл ажиллагаа бол ассоциац дээр явагдаж байгаа. Гэхдээ бид бол тодорхой хугацааны үйл ажиллагаа одоо уулзаж ярьдаг, дүгнэдэг тэгээд энэ процессд бол байгаа. Тэгэхээр энэ бол үндсэндээ бас нэг төр хувийн хөгжлийн хөгжлийн бас нэг хэлбэр энэ бас нэг хэдэн жил болчлоо. Яг активчуд гарсан. Сүүлд төрийн зарим чигүүргийн ажлуудыг мэрэгжлийн холбоотод нөгнө гэдэг зүйл яригдаад байгаа шүү дээ. Энтэй ер нь та хэр санал нийлж байгаа? За би бол энэ дээр санал бол нэлээд нийлж байгаа. Ягаад тэгэхээр энэ үйл явдал бол энэ барилгын салбарт бас хэрэгжээд бас 3-4 жил явж байна л да. Жишээ нь би сая тусгай зөвшөөрөл хэллээ тийм үү. Энэ бол урд нь яам явдаг. Тэгээд энэ тусгай зөвшөөрөл олох үйл явцтай холбоотой маш их одоо хил хам байдаг гэсэн тийм. Тэр бол одоо ингээ бүгд байхгүйсэн. Ялангуяа өнгөрсөн жилээд энэ цахим чилжсэн шүү дээ. Тэгэхээр бол энэ дээр одоо нөгөө тусгай зөвшөөрлийг бизнес хийдэг мэдэг байдал үндсэндээ зогссон одоо бол байхгүй болсон. Тэрнтэй адилхан одоо барилгын яам бол бас дахиад нэг өөр түншил байгаа. Бас дахиад 6 ийм төрийн бас байгууллагын түншил нийлээд барилгын салбарын ажилтнуудыг одоо чад учрах сургалтын ажлыг авсан байхгүй бид нар. Энэ дотор бол одоо жишээ манай холбооноос гадна энэ Монголын архитектур дэвлэл, барилгын инженеруудын холбоо, төвчдийн холбоо, инженер геологчдын холбоо гэдэг дандаа мэрэгжлийн холбоонууд нийлээд нэг баг болоод тэгээ яамтайгаа гэрээ хийгээд тэгээд гэрээг энийгээ толгойлж байгаа болохоор Монголын барилгын нэгдсэн холбоо гэдэг байгаа. Тэгээд эдгээр яамтайгаа гэрээ хийгээд бид нар бол чиглэлээр ингээд сургалт явуулдаг. Дандаа мэрэгжлийн сургалт явуулдаг гэсэн. Манайх бол одоо зурагчлалын инженерүүд зориулсан шүү. Барилгын инженерүүдээс сургалсан цахилгаан, дулаан гэдэг ингээд өвчдөг. Энэ бол харьцангуй бас энэ сэрийн төрийн төслүүдээр бол тогтмолцсон байгаа. Яг уу үйл ажиллагааны тогтворчсон одоо бол үдээж сайжруулах юм шаардлага байгаа. Гэхдээ энэ их сайн явж байгаа. Энэ дээр нэмээд одоо дахиад саяхнаас бас дахиад нэмж одоо төрийн бас одоо төрийн зарим үүрэг шилжүүлэх ажил гарч байна шүү дээ. За энэ дотроос бол бас их би бол тэрийг дэмжихтэй бол бас нэг чухал ажил бол манай энэ чанарын хяналт байгаа. Одоо бид бол чанарыг мэрэгжлийн хяналт гэдэг байгууллагаар хянах гэж чадсангүй шүү дээ. Гэхдээ энэ бол эхнээсээ тогтолцоо нөр буруу байсан байхгүй. Одоо ялангуяа Улаанбаатар хотод зэрэг одоо 3-4 барилга баригдаж байхад мэрэгжлийн хяналт бол тухайн мэрэгчлэр нэг бидэхгүй хэдэн үнэтэй эднийг 4-5 бол байгаа үстэй. Эдгээр тэрний чанар хянах гэж бодлоо. Тэгээ бүх юм авч чаддаг. Тэгэхээр барилгын чанарыг хэн хяндаг вэ? Нэгдүгээр барилгын захиалагч өөрөө мэрэгжлийн баг гаргаж хянана. Энэ процесс ажиллахгүй юм. Барилгын дуруу зохиогч хяналт гэж хийнэ. Энэ бол нэг бас хийж байгаа гэхдээ чанарын хувьд бас дутагдaltaй.
Дараа нь мэдээж нэр гүйцэтгэгч байгууллагын өөрийн дотоод танилт гэж байна шүү дээ. Эдгээр нийлж ажиллаж барилгын чанартай болдохгүй. Тэрээс мэрэгжлийн хяналтын нэг байцагч ирээд эвдснээр ингэ чанартай болохгүй. Тэгэхээр манай барилгын салбарт энэ хяналтууд нь хоорондоо бүгд уялдаа ажиллахаар их зүйн бичиг баримт тогтолцоо байгаа боловч нийлж ажиллаж чаддаг үгээс л энэ чанаргүй болоод байгаа. Тэгэхээр хэрвээ одоо энэ салбарт одоо барилгын жишээ техникийн чанарын хяналт гараад ирвэл одоо би өнөөдөр их ассоциацийн зарим хүмүүстэй ярилцлаа. Тэгвэл хэдүүлээ энэ тогтолцоо зөв байх тал дээр одоо ямтайгаа ярилцъя. Тэгжээж тэгээ төрийн бас энэ дээр юу хийж чадах вэ гэхээр шууд нэг төрийн бас байгууллага аваад барилгын хяналт авах гэж байхгүй. Харин бид энэ тогтолцоог бий болгох тал дээр ажиллаулъя. Тэгээд дөрөв бас бидний чинь оролцоо юм. Тэгээд тэрэн дээр нэг хяналт тавихад бол бас төрийн бас төсөө өөрсдөө ашиг юмс байгууллага хамааралгүй этгээдүүд болчихж байгаа. Тэгэхээр бас тэрэн дээр нь одоо хянах маягаар ингээд яамтай хамтарч ажиллая гэсэн ийм л бодолтой байна. Тэгэхээр ялангуяа өнөөдөр бол төрийн босууд дээр мэрэгжлийн ур чадвар хөгжүүлчихсэн байна. Төрийн байгууллагуудаар харьцангуй мэрэгжлийн ур чадвар муу болсон одоо. Тэгэхээр бид нар одоо хүссэн хүсээгүй нийлж ажиллахаас арга байхгүй. Төрийн байгууллага шийдвэр гаргахтаа ч мэрэгжлийн дэмжлэг биднээс хэрэгтэй. Бид ч гэсэн бас мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол эдгээрт тушаа шийдвэр гаргах чинь ингэхгүй болохгүй шүү гэдгийг одоо дэмжиж үз. Ингэж л ажиллахгүй өнөөгийн нөхцөл байдал өөрөө тийм байна л да. Цаг зав гаргаж бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэх маань хүрэлцэн ирж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилт хүсье. За та бүхэн ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. Зуун асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар инхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Buildings Technology компани ерөнхий захирал Монгол улсын зөвлөх инженер Намсран Дорж хүрэлцэн гэж орслоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баярлалаа.